жамуух. Энэ бол агуу хүн. Тий. Сонгон хайрхны дадарт уулын ингээс жамуухын шарилыг 1981 онд олсон юм. Олсон шүү дээ. Түүх наваа намжлагаа олсон шүү дээ. За. Бүр түүхэн байгаа. Тэгэд бүх гадаадын одоо энэ юунуудыг түүхч нарыг судлаад цуглуулж хагаад за ийм бүс олдчихлоо. Ийм шарил олдчихлоо гэж байгаа. За энэ шарил чинь тухайн 13 дугаар ингээд судлаа шүү дээ. Энд чинь 13 дугаар зууны юм байсан юм байна. Тэгэхээр энэ 13 дугаар зууны нэг том ноёных байна. За. Тэгсэн чи за ноён юм байна гэж бодсон чи алтан бүстэй байгаа байхгүй. 13 дугаар зуунд алтан бүсийг зөвхөн эзаан зүүдий. Тэгэд хүч энэ арай манай хаан ийм амархан манай хааны онгоо олдчихвоо гэдээ одоо маргалдана. Яахааргүй бүр яг хаан зүүсэн гэмээр алтан бүс. Болор бүс. Гайхамшигт энэ чинь зөвхөн бүс гэдэг чинь ингээд дараагийн зэрэг дивийн ноёдууд нь зүүдэг болохос хаан алтан бүс зүүдэг байхгүй. За энэ ямар ч зүйл 13 дугаар зууны хаан байна гэж байгаа байхгүй. Яг хин хаан гэдэг. Ингээ маргасан. Тэгэд үгүй мөн биш маш олон талаас нэр нь одоо олон улсын эрдэмт хуралдаж жагаад тэр санал асуулгаар жамуухих байна гэж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр гарын ясны нуруу голоор тасарсан байдаг байхгүй. Оо за. Ингэж цус гаргалгүй тэгсэн шүү дээ. Тэг нугсалдаг алтан уургийн хаан язгууртай хүний чинь цус гаргахгүй алах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингэж жагаад ингэж жад ингэж тавьж жагаад эвхчихжэлтэй ингээд цус гаргалгүй алаад тэгээд тэнд нь хааны ёсоор оршуулсан байна гэж байгаа. Яг хөө 1981 он гэдэг чинь зөвлөлтийн нөлөөнд Монгол байсан болохоор тэр хавийн бүх хааны яг эд агуурс хажууд нь тавьсан байсныг энэ Ленинград руу зөөгөө биз. Тэр алтан бүс одоо Монголд байхгүй. Тэр нь байгаа. За. Тэр алтан бүс нь байгаа. Тэр соёлын яамнаас сууж байгаа. Хаана байгаа гэсэн чинь нэг агуулгад нууцсан байгаа. Хадгалсан байгаа. Одоо энэ Чингис хааны ордон музейд одоо залах хэрэгтэй юм шүү тэр ч одоо жинхэнэ. Тэгээд жамуухын шарил хаавна. Харин тий. Гэсэн чинь өөдөөс юу гисэн гэж. За. Ямар урамгүй гэлсэн гэж. Манай соёлын яамнаас ч дээ. За. Нэг контейнерт хадгалж байгаа гэдэг. Монголд уу? Энэ эргээд тэр сонгон хайрхныхаа дадарт ууланд эргээд сайхан залаад